За их хурлын дарга эрхэм гишүүдийн энэ өдөр ямар амгалан айлтгая. За нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, гэр оролын орон сууцлуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хүнд дэмжиж байна. Нийслэл Улаанбаатар хот 2020 оноос хойш иргэдээ их тийм судалгааны институтуудад болсон. За өмнө байсан бас судалгааны институтууд нь хотын ерэн зүгээр нийгмийн эдийн засаг, соёлын бүхий л харилцааг бол нарийн судалж, энтэй уялдсан байдлаар шийдвэрийн хөлбөрүүд гаргадаг болсон. Яг одоо хот төлөвлөлт бол харьцангуй шинжлэх ухааны үндэстэй суурьтай болсон гэдэг бол энэ ялганд бол хэлмээр байна. Энийг бол Монгол Ардын нам сонгуулийнхаа 2020 оны нийслэлийн болон үндэсний хэмжээний сонгуульд зорилт болгож ирсэн. Мэдээж бол сорилт бол байсан. Сорилтыг та бүхэн мэдж байгаа. Хүн амын шинэ дотоод шилжих хөдөлгөөний улмаас л Улаанбаатар хотын хүн амын бидний хүссэн хүлээж ирснээс эсвэл бидний төсөөлж ирснээс даруй хэд дахин нэмэгдсэн. Тэрийг дагаад жишээ нь нийслэл хотын төлөвлөлт алдагдсан. Тэрийг дагаад бол энэ асуудал гарсан. Тэгэхээр би бол энэ хуулийн төслийг бид шуурхай хэлцэн шийдэх ёстой гэж ойлгож байгаа юм. Хот бол өөрөө практик шийдэл шаарддаг, прагматик шинэ ажил хэрэг шаарддаг ийм нийгмийн эдийн засгийн бүхэл ийм бүрэлдэхүүн зохион байгуулалт. Тэгэхээр улсын хурал дээрээс бол энэ хуулийг яаралтай бид бол хэлцээд шуурхай шийдж өгөөд бүтээн байгуулалтын энэ улирал ихсэн үед нь бол дэмжиж явах зүйтэй гэсэн юм саналтай байна. Сая Нямбатар дарга маш тодорхой зүйл хэлж штэ. Социализмын үед бол 84 мянган автоэврийн хэрэгсэл явахаар чинь зохион байгуулагдсан автосамын сүлжээн дээр бид нэр өнөөдөр 800 мянга хүртэлх автосамыг багтаах гэж чадж байгаа энэ нөхцөлтэй уялдсан байдлаар бүтээн байгуулалтууд төлөвлөлтүүд хийж байгаа гэдгийг хэлж байна. Хуулийн дээр маш шин гэдэг юм уу бидний хувьд бол хэрэгжилж ирсэн боловч зарим нэг сорилт гараад илүү сайжруулаад явж байгаа нэг хэлбэр байна. Энэ газар төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбоотой. Энэ юу гэхээр зэрэг газар чөлөөлтийн сан байгуулаад түүгээрээ дамжуулаад саяны хэлсэн орон сууц барихтай холбоотой нэг талаар шинэ газар чөлөөлөх, цаашлаад дэд бүтцийн асуудлыг цогц байдлаар шийдэг, олон улсад туршигдсан бид бас тодорхой төвшин туршаад зарим нэг сорилтыг даваад боловсронгуй болгож байгаа энэ ажлыг оруулж ирж байгаа учраас энийг бид шуурхай шийдэх ёстой. Орон сууцын төлөвлөлт зөв байж саяны хэлсэн төвлөрлийн асуудлыг, цөвжирлийн асуудлыг шийдэх учраас энэ бол өөрөө чухал болж байна гэдгийг энд онцон тэмдэглэж байна. За энэ дээр та бүхэн шинэ автосамын зохион байгуулалттай холбоотойгоор энэ автосамын зөрчлийн зохион байгуулалттай холбоотой хиймэл оюунхан ашигласан энэ цаана захиргааны шинэ хүн сурал, захиргааны үйл явцыг хэлбэршүүлэх, цаашлаад зөрчлийг дорн тогтоож энтэй уялдсан соёл тогтоох бас шин зүйл гарч ирж байгаа. Тэгэхээр энийг бид цаашаа дэмжих ёстой гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл энэ хууль бол цаг үетэйгээ уялдсан өөрчлөлтийг бидэнд шаардж байгаа бол тэрийг өөрчлөлтийг хийх боломжийг олгооч гэсэн бас хүсэлт байна гэж үзэж байна. Усны тухай хууль бол өөрөө бас тийм практик асуудал. Энэ нь ихэнх хотууд, дэлхийн ихэнх хотууд бол тодорхой гол дагаж байгуулагддаг. Хүн төрөлхтөн энэ иргэншлийнхээ 10,000 жилд анхны суурин байгууллагатаа л ерөөсө хот агуулгад байгуулдаг байсан. Манай хот ч гэсэн туул голын хөвөнд байгуулагдсан ийм хот. Энэ байгаа хуулиар бол туул голын хөвөнд байгаа зарим газруудад бид дэд бүтцийн байгууламж барихад бол энэ хязгаарлалтай байгаа юм. Тэгэхээр энийг шинэ даван туулах хуулийн гаргалгаа хийж өгч байгаа. Гэхдээ энэ хуулийн дагуу хийж байгаа. Дагаад энэний цаана бол үйл хөдлөлийн газрын бусад шинэ аж ахуй нэгжийн бизнесийн нөхцлүүд бүрддэг учраас энийг бид бас дэмжих ёстой гэж бодож байна. Энэ мэтлэг маш олон шинэ заалтууд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой нийтийн дэврэг зорчих, эрхийн хангасан зохицуултууд орж иж байна. Энэ өөрөө их чухал. Манай парламент чинь хүний эрхийг дээдсэн шийдвэр гаргана гэдэг бид нар асуудал ярьж байгаа бол энэ асуудал руу чиглэсэн хуулийн шийдвэрүүд орж иж байна. Тэгэхээр эрхэм улсын хурлын гишүүд та бүхэн энэ хуулийг дэмжиж шуурхай баталж өгөхийг би бас уриалж байна. Баярлалаа. За Нямбатар дарга хариулт өгье. Дөрөвдүгээр энэ дэр. Сая гишүү үг хэлсэн. За би тэр усны юун дээр тодтогоод хэлчихье те. Зүлхбар гишүү их чухал асуудал хөндөж байгаа. Бид ер нь энэ усны тухай хуулийн 22 дугаар зүйл дээр бид нар тодтогол хийхгүй л гол дээгүүр гүүрэн байгууламж, инженерийн байгууламж хийхдээ бид нар хуулийн зохицуултгүй явж ирсэн юм байна. Тийм учраас бид нар усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ийн 1-ийн 1-т заалтад голын голдролын бүсэд гэсний ард нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих нийтийн инженерийн дэд бүтц барилга байгууламжаас бусад зүйл барихыг хориглоно гэсэн ийм зохицуултыг оруулж ирж байгаа. Энэ зохицуулт бол бидэнд их усаагаар мэд хэрэгтэй байгаа. Учрыг өгвөл бид туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг энэ 7 сард эхлүүлж байгаа. 9 сар гэхэд бид нар тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр байгаа. Аль аль нь голын тэр сав дагуу
инженерийн барилга байгууламж, гүүр, хийцлэл хийх ийм шаардлагатай учраас хийх бүтээн байгуулалтын ажлаа хуультай нийцүүлье гэдэг ийм өөрчлөлтийг оруулж ирж байгаа гэдэг хэлье. За Жокей алдарч ухлаа.